Леонардо да Винчиг алдартай уран зураач байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл Леонардо да Винчи нь Италийн сэргэн мандалтын үеийн алдартай математикч, анатомч, инженер, зохион бүтээгч, урлаг судлаач, мөн одоо геологч болон бусад хөгжмийн зэмсгүүдээр амжилттай тоглож чаддаг олон ур чадварыг олон мэрэгжлийг нэгэн дор гайхалтай эзэмшиж чадсан сууд ухаантай хүн байсан юм. Леонардо да Винчигийн суралцах арга барил нь нэн содон байсан учраас түүний суралцах ур чадвараа хэрхэн хөгжүүлсэнийг судлахаар Америкийн нэгдсэн улсын зохиолч Майкл Gelb да Винчи шиг хэрхэн сэтгэх вэ номыг амжилттай бичиж чадсан юм. Энэхүү номонд нь да Винчи шиг хэрхэн сэтгэх талаар 7 алхмыг зааж өгсөн байдаг. Хүүхдээс эхлээ том хүн гэлтгүү бүхэл насны хүмүүс энэ аргыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой. Хамгийн эхний алхам нь Crosita буюу сониуч зан. Леонардо насан туршдаа асуулт асуухаа хизээж зогсоогоогүй. Гэтэл ихэнх хүмүүс өдөр тутмын амьдрал дээр нас ахих тусам бусдаас асуулт асуухаасаа санаа зовдөг. Том хүмүүс өдрөөс өдөрт улам бүр бага асуултуудыг асуудаг. Харин хүүхдүүд яагаад, яах гэж, ямар учраас гэх мэтчлэн маш олон асуултуудыг асууж чаддаг төрөлхийн сониуч зантай байдаг. Сониуч зангаа хөгжүүлэхийн тулд Майкл Gelb дараах аргуудыг санал болгосон. Нэгдүгээрт нь дэвтэр хөтөл. Леонардо үргэлж биедээ дэвтэр авч явдаг байсан. Тэрээр олон мянган хуудасаар дүүрэн ажиглалт, зураг, асуултыг тэмдэглэж үлдээсэн. Харин тааж бас тэгж болно. Юу таны сонирхлыг татаж байна? Дураараа сараач, асуулт бич, санаа оноогоо тэмдэглэл. Уг номын зохиолч Майкл мөн 100 асуултуудын санааг чагсаан бич гэдэг зөвлөмжийг уншигчтай өгсөн. Энэ 100 асуулт нь юу ч байж болно. Зүгээр л таны сонирхлыг татсан асуултуудыг чагсаан бич. Хит бодох хэрэггүй, харин аль болох хурдан бичиж дуусгаарай. Энэ дасгал нь таны дотоод сонирхол, санаа, бодол, чиг хандлагыг тань илрүүлэхэд туслана. Жишээлх юм бол ирээдүйд та хаана амьдрах бол жинхэнэ нэр хүн гэж хэн бэ? Эсвэл жинхэнэ эмэгтэй хүн гэж хэн бэ? Бид тэр хэмжээнд хүрч чадаж байна уу? Гэхдээ та 100 асуултуудыг чагсаан бичиж болно. Хоёр дахь чухал чадвар бол туршлагаар шалгах. Леонардо өөрийгөө туршлагын шав гэж нэрлэдэг. Бас Леонардо туршлага бол миний багш гэж хэлдэг. Тэрээр бүх зүйлийг туршиж үзэх туртай байсан. Тэр бусдын үгэнд шууд итгэдэггүй, өөрөө туршиж, ажиглаж байж л итгэдэг нэгэн байлаа. Туршлага дээр суйрлаагүй бол өөрөө туршиж үзэх боломжийг хай. Өсөж төрсэн газраас хэвлэл мэдээлэл бусад хүмүүс эсвэл танд юу нь яг юу нөлөөлсөн бэ? Таны итгэл үнэмшил хэрхэн бүрэлдсэн бэ? 3 дахь чухал чадвар нь мэдрэхүйгээ хурцлах. Леонардогийн мэдрэхүй нь яалтчгүй түүнийг сууд уран бүтээлч болгосон. Мөн шинжлэх ухаан, урлаг хоёрыг хослуулж чадах гайхалтай ур чадвар түүнд байсан. Леонардогийн адил мэдрэхүйгээ хөгжүүлэх зарим аргууд: нар жаргахыг дүрслэн бич. Нар жаргах үед гадуур гарч дуугүй ажигл, ямар үнэртэй, ямар дуу чимээтэй, ямар мэдрэмж төрж байгаа талаар дэлгэрэнгүй бич. Леонардо зураг бол ертөнцийг ойлгох гол хэрэгсэл гэж хэлдэг. Тэр хүн бүрийг уран зураач байх албагүйч ойлголтоо дүрслэх чадвартай байх хэрэгтэй гэж хэлдэг. Леонардо да Винчи тодорхойгүй хоёрдмол утгатай зүйлийг хүлээн зөвшөөрөх зан чанартай байсан. Түүний Мона Лизагийн нууцлаг инээмсэглэлээс энэхүү зан чанарыг нь олж гарч болно. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд төөрөгдөл даах чадвараа хөгжүүл. Өөрөөр хэлэх юм бол амьдрал дээр олон янзын парадоксууд бий. Түүнийг тунгаан бичих хэрэгтэй. Жишээлх юм бол баяр ба гуниг. Хамгийн гунигтай мөчүүд тань юу байсан бэ? Харин хамгийн баяртай мөчүүд чинь юу байсан бэ? Тэд хоорондоо хэрхэн холбогдож байна вэ? Давуу болон сул талуудаа чагсаан бичих. Өөрийн давуу болон сул талуудыг чагсаан бичээд тэд хэрхэн бие биетэйгээ уялдаж байгаа талаар эргцүүлээрэй. 5 дахь чухал чадвар: урлаг ба шинжлэх ухааны тэнцвэр. Амьдрал дээр маш олон хүмүүс урлаг болон шинжлэх ухаан нь тусдаа зүйлс, тусдаа ойлголт гэдэгтээ санал нийлдэг. Харин Леонардо да Винчигийн хувьд урлагийг шинжлэх ухаанаас салгаагүй, нөгөө талаараа шинжлэх ухааныг урлагаас салгаагүй. Түүний зурсан анатом зургүүнийг маш тодхон харуулдаг. Тухайн үед хүмүүсийн бие махбод хэрхэн харагддаг, ямар бүтэцтэй байдгийг огт мэдэхгүй байсан. Харин тэр үед хүний гоо сайхныг мөн шинжлэх ухаантай хослуулан зурж чадсанараа анатом уран зураг нь маш алдартай болсон юм. Урлаг ба шинжлэх ухааныг хослуулах чадрыг хөгжүүлэхийн тулд аливаа зүйлийг маш ихээр ажиглаж сурах. Мөн зураг зурах, төсөөлөх ур чадвараа ихээр хөгжүүлэх нь чухал. Мөн байгалыг судал, гадаагаар байгалыг ажигла, байгаль дээр байгаа бүх зүйлтэй ойрхон бай. Байгаль өөрөө урлагийн бүтээл учраас байгальтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Шинжлэх ухааны аргуудыг эзэмш. Жишээлх юм бол
Аливаа зүйлийг ажиглах, туршилт хийх, шалгах, мөн документ болгон бичиг баримт болгон хадгалах, мөн технологийн ур чадваруудыг ч бас суралцах хэрэгтэй. Өөр төрлийн зүйлсүүдийг хослуулан суралц. Жишээлх юм бол хүний биеийн бүтцийг зурах, математикийн тооцоолол хийх, уран зураг болон машины механизм сонирхох, урлаг хөгжим сонсох, бүжиглэх гэх зэргээр бүхий л ур чадваруудаа хөгжүүлэхийг ирмэлз. Леонардо зөвхөн оюун ухаанаа биш бие бэлдраач хөгжүүлдэг байжээ. Тэрээр хүчтэй, тэсвэртэй, түүний хөдөлгөөн нь уян зөөлөн байсан гэдэг. Таач бас дараах аргуудаар эдгээр зарчмуудыг хөгжүүлж чадна. Инхийн тулд өглөөний алхалт хийх, булчин хөгжүүлэх, дасгалыг хийх, зөв хооллох, зөв суух, зөв биеэ авч явах. Мөн жонглоор тоглож сур. Жонглоор тоглож сурах нь анхаарал хурдад маш сайнаар нөлөөлдөг. Хоёр гараа адил ашиглаж сур. Леонардо да Винчи зүүн гараараа бичдэг байсан ч баруун гараараа ч бас ажиллаж чаддаг нэгэн байсан. Өөр гараараа бичиж туршиж үзэх нь хүний оюун ухаан тархийг улам бүр хөгжүүлдэг. 7 дахь ур чадвар буюу номон дээр бичсэн хамгийн сүүлийн ур чадвар нь холбоо хамаарлыг харах. Леонардог сууд сэтгэгч болгодог хүч нь өөр хоорондоо холбоогүй мэд зүйлсийн хоорондын уялдаа холбоог олж харах чадвар байв. Энэхүү дасгалыг хийхин тулд дараах зүйлсүүдийн хооронд холбоо хамаарлыг олж бич. Жишээлх юм бол Нарс модны навч ба хүний гар, инээд ба зангила, мөн хөгжмийн бүтээл болон борооны тусал. Яг энэ номыг үзээд уншаад тэгээд яаж эдгээр зүйлсүүдээс холбоо хамаарлыг олж харах юм бэ гэж бодсон чинь энэнд ямар ч зөв эсвэл буруу гэсэн хариулт байхгүй учраас зүгээр л өөрийнхөөрөө жагсаагаад бичсгүй бол зүгээр л өөрийнхөөрөө мэдэрч сурах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг өгсөн байдаг. Энэ номыг уншаад үзэхээр өөрийнхөө бүтээлч ур чадварыг улам ихээр хөгжүүлмээр санагддаг. Тэр байтугай хүүхдүүдтэй ч гэсэн эдгээр ур чадваруудыг аль болох багаас нь эзэмшүүлэх нь зөв юм байна гэж ойлгосон.